Гэхдээ энэ одоо энэ хувьцааг ав гэж хэлж байгаа юм ерөөсөө биш. За та нар өөрөө судалгаа хийгээрэй. Энийг сураад аваарай. Иймэрхүү гоё супер компаниг олж авах боломж байгаа шүү. Гэхдээ энэ нь бол амархан биш, хурдан суран биш. Ер нь бол та хэдэд ойролцоо тий нэг 100 200 сая төгрөг байлаа гэж бодъё. Тэрийг одоо ажилд оруулъя. Сар болгон 5 10 сая төгрөг нэмж чаддаг болоод ирэх юм бол эсвэл тэрнээсээ бага байж болно. Гэхдээ залуу хүн одоо би өөрөө бас 24 25 настай та өнөөдрийн хэмжээний мөрөнгө бол ерөөсөө хийдэггүй байсан. Тэгээ сурмаар байгаа юм бол сураад их энэ мөнгөөр мөнгө хийх чадвар амар гоё. Маргааш миний хамгийн том хөрөнгө олт хийсэн компани эхний улирлын санхүүгийн тайлан гүйцэтгэлийн мэдээлэлүүд гарна. За би тэгээд тэр болохоос өмнө өөрийнхөө судалгаан дээр үндэслээд миний таамагуудаа таатай хуваалцсан. За тэрнээс өмнө тэг манай schooling community дотор энэ компани хувьцааг авсан хүмүүс байгаа, Tesla-гийн хувьцаа ч гэсэн авсан байгаа. За тэгээ амжилттай хөрөнгө олтын түүхээс нэгийг хуваалцъя. За хин юм бэ гэх юм бол одоо нэрийг би ерөөхдөө нууцсан байгаа. За энэ хүн тий нэг сарын дотор $12,700 өгөөж авсан байгаа. Tesla хөрөнгө олт хийсэн. Хөрөнгө олтны ойролцоо $180,000 хийгээд за Tesla-гийг яг $225 ёроолт дээр түүгээд аваад за тэгээ хөрхэн ашиг хийсэн байгаа. За тэгээд энэ $12,000 гэдэг чинь хэдэн төгрөгийн өгөөч юм бэ гэх юм бол тий 45 сая төгрөгийн өгөөч. Жилээр авах юм бол 3,800,000 сарын орлого олцсон байгаа. 45 сая төгрөгийн өгөөч. За тэгээд schooling гишүүдтэй бүгд нь баяр хүргэе. Hims & Hers, Tesla гэх мэт компани дээр хэдүүлээ айгүй хөөрхөн ашиг хийж байгаа. Тэгээд бага мөнгөөр хөрөнгө олт хийж байгаа, их мөнгөөр хөрөнгө олт хийж байгаа. Тэгээд манай schooling community яг ийм зорилготой. Окей. За тэгээд Hims & Hers компани эхний удирлын тийм борлуулалтын таамаглалд орцгоё. За энэ үзүүлж байгаа юм бэ их бол 7 хоног болгон Hims & Hers-ийн кредит картаараа хийсэн борлуулалтын дата. Энийг ханаас авсан бэ гэх юм бол Bloomberg terminal-аас авсан. Тэгээд та нэг харж байгаа юм бол тэгээд 7 хоног болгон тасралтгүй өсөж байгаа. Энэ үедээ ерөөхдөө жилийн эцсийн юм байгаа. Тэгээд бас нөгөө Америкийн юу болж исэн Super Bowl Америкийн хөл бөмбөгийн наадам гэсэн үгтэй. Тэндээ нэлийн борлуулалт пуужинсан. За гэхдээ трендийг харж байгаа юм бол зүгээр өсөлттэй явж байгаа. Тэм учраас борлуулалт нь өссөн байж л таарна. Окей. За энэ кредит картны дата Америкчууд юугаараа төлбөр хийдэг юм бэ гэх юм бол зээлийн картаараа ихэвчлэн төлбөр тооцоо хийдэг байхгүй юу? За тэгээд буцаагаад ирж байгаа одоо тий хуучин харилцагч шинэ харилцагчийн задаргаа 65% нь 63-4% нь хуучин харилцагч ерөөхдөө маш өндөр retention rate өндөртэй харилцагч алддаг гэсэн үг. За тэгэхээр шинэ харилцагчийн тоо бас өсөж байгаа. Тэр статистик одоогийн байдлаар харилцааны 36-37% байгаа. Ер нь бол харилцагч үлдэж чадж байгаа. За тэгэхээр сүүлийн үед маш олон шинэ харилцагч бас орж байгаа гэсэн үг. Окей. Тэ одоо энэ 7 хоногоороо буцаагаад одоо хуучин харилцагч шинэ харилцагчийн тэгээ нийт борлуулалтын кредит картаараа ингээ өссөн дөнгөөрөө тий 7 хоног ингээ задлцсан байгаа. За хуучин харилцагч тийм ээ та харж байгаа бол удахгүй $500,000 гараа авчихна. Окей амар кул 7 хоногийн борлуулалтаараа. За шинэ харилцагч тий удахгүй $100 тогтмол гараад ирчин. За нийт борлуулалт нь сая тэр нөгөө Super Bowl-ийн үеэр одоо манай наадмын үеэр гэж хэлж болно. Сая 500 даваа явцсан. Оргилцэгтэй хүрээд тэрнээс хойш буцаага буурж байгаа нурсан юм ерөөс байхгүй uptrend хэвээрээ байгаа. Цаад нэг харж байгаа бол 2022-23 оны өсөлт нь их хурц болоод байна. Энэ компани борлуулалт улам нэмэгдээд байгаа амар кул компани. Надтай цуг хөрөнгө олт хийж, үнэлгээ хийж, шинжилгээ хийж өөрөө хөрөнгө оруулах болмоор байна. За тийм боломж одоо бүрдэж байгаа. Би өөрийнхөө тийм group community school платформ дээр өсгөж байгаа. Өдөр болгон би та хэдтэй юу хуваалцах юм бэ гэх юм бол зах зээл, техник, фундаментал шинжилгээ хуваалцсан. 7 хоног болгон 2 олон улсын компани үнэлгээ хийн, багцлал оруулах үгүй юу, шийдвэр гаргалтаа таатай бас хуваалцаад бас нэмээд тэр санхүүгийн модель Excel файл та бас өнгөө авах боломжтой. Хөрөнгө олж болохын тулд бүх мэдээлэл нэмээд өгнө. Сонирхож байгаа юм бол нэмэлт мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын хамгийн сүүлийн хэсэгт Рафтан бит 2 дэлгэрэнгүй мэдээлэл таатай өгнө. За тэгээ энэ юу үзүүлж байгаа юм бэ гэх юм бол энэ шинжээчний консенсус юу юм бэ гэвэл борлуулалтын өсөлт хүмүүс нь юу таамаглаж байгаа юм бэ гэвэл тий ойролцоо нэг хүмүүс 69%-аар өснө гэж таамаглаж байна. За миний таамаг арай өөр. Тий ерөөдөө
одоо 4 сарын 20-оос ахуулаад мэрэгжлийн хөрөнгө оруулалтын банкуд надаас илүү гоё зингээ зүүцэн, надаас илүү гоё костюм зүүдэг, Нью-Йорк, Лондон, тэ Франкфурт хот, Шанхай, Токиод сууж байгаа шинжээчнэр ерөөхдөө юу л жинэ гэх юм бол тэ борлуулалт нь улирлаас өнгөрсөн жилдээ харьцуулах юм бол 69%-аар өссөн байна гэсэн таамагуд байгаа. Энэ зүгээр мэрэгжлийн хөрөнгө оруулагчийн таамаг. За энэ юу юм бэ гэх юм бол Google-ийн тренд. Хэдэн хүмүүс, ямар олон хүмүүс энэ Google-ыг хайгаад байгаа юм бэ? Hims бас hers гэсэн одоо задлагдсан байгаа. Эрэгтэй хүний эрүүл мэнд, эмэгтэй хүний эрүүл мэнд. За тэгээ та харж байгаа юм бол тэ тэр нөгөө Super Bowl-ийн үеэр advertisement явуулсан. Тэрүүгээр пуужинсан. За өнгөрсөн жилдээ бас нэлээд нэг ингээд өсөлтийн цэг байсан. Гэхдээ ингээд хараад ирэх юм бол Google-ийн тренд ер нь бол тогтвортой өсөлттэй байгаа. Тэгээ миний харж байгаа юм бэ гэх юм hers дээр ерөөхдөө томоохон потенциал харагдаж байгаа. Google Trend тэрчтэй харах юм бол hers weight одоо Америкчууд юугаар алдартай юм бэ гэх юм бол будун тий тархам. Тэгээд жин хасдаг эмчилгээ, semaglutide, Ozempic, Wegovy Америк амьдарч байгаа хүмүүсийн бүгдээрээ мэдж байгаа. За тэр нь айгу тренд болж байгаа. За Hims hair одоо ус уналтын эм тий одоо finasteride, dutasteride юу лээ тэр нөгөө толгоон дээр түрхдэг minoxidil гэх мэт шин ерөөдөө бас тренд нь өсөлтөд явж байгаа. Application ranking Hims and hers ranking одоо нөгөө App Store дотор ерөөдөө top 15-аас 10 хооронд явжлаа. Hers бол тий одоо тэр цагаан сарын үеэр Super Bowl-ийн үеэр ерөөдөө пуужинсан. Тэгсний дараа бууралтай одоо буцаад өсөлтөд явж байгаа. Hers ерөөдөө одоо top 15-аас 20-ны хооронд явж байгаа. Hims бол 10-аас 15. Маш сайн үзүүлэлт гэсэн. За. Тэгээд ингээ харах юм бол тэ шинжээчнэр юу л жинэ гэх юм бол онлайны борлуулалтын өсөлт кредит картаараа онлайн борлуулалтын 85% өсөх юм байна гэсэн. Гэхдээ ерөөхдөө ингээ датаг яг хараад үзэх юм бол шинжээчнэр 83% гэж байгаа. Гэхдээ кредит карт гэх мэт шин датаг аваад extrapolate хийгээд тэ статистикээр үнсгэлээд тэ бүтэн тоог гаргах нь бол нэг 102% гарч эхэлж байна. За тэгээд энэ дараагийнхан юу юм бэ гэх юм бол website traffic. Хэдэн хүмүүс энэ компани вебсайт руу зочилж байгаа юм бэ? За тэгээд Hims and Hers total 22 оны 7 сард ойролцоогоор нэг 8-9 сая хүмүүс тэр вебсайт руу зочилдог байсан бол 8 сая хүмүүс зочилдог байсан бол энэ удаа 12 сая руу явцсан байгаа. Вебсайт чухал, аппууд нь илүү чухал. За Hers бол айгу бага байсан бол тий одоо 1 сая хавцаа байсан бол 4 сая болцсон байгаа. Hims бол тий 6 сая байсан бол одоо 8 сая болцсон байгаа. Raw бол нөө өрсөлдөгч нь. Окей. За тэгээд нөгөө Wall Street юм уу санхүүгийн шинжээч мэдж байгаа юм бол одоо мэрэгжлийн үгнүүд хэлчин тайлбарлах гэж үзье. Компани өөрөө юу хэлж байна гэх юм бол манай борлуулалт 500-аас 540 сая доллар болно гэж байна. За gross margin, бохир ашигын margin хэдтэй байх юм бэ гэх юм бол 75% байна гэж байна. Үйл ажиллагааны зардал тий хэдэн хувь эзлэх юм бэ гэх юм бол 73% эзлэх юм байна. За EBIT margin, earnings before interest and taxes одоо татвар хүүгийн зардлын өмнөх ашиг хэд байх юм бэ гэх юм бол борлуулалтаас 3.8% гэж байна. За тэгээ adjusted EBITDA энэ дээр юм гаргаагүй. За Wall Street одоо Америкийн тий топ хөрөнгө оруулалтын банк шинжээчнэр юу таамаглаж байгаа юм бэ гэх юм бол 535 сая долларын борлуулалттай болно эхний үйлрэлтээ. Бохир ашигын маржин 75% гэж байна. Operating expenses одоо үйл ажиллагааны зардал борлуулалтын хэдэн эзлэх юм бэ гэх юм бол 72.5 гэж байгаа. EBIT margin, earnings before interest and taxes тэ 3.9 гэж байна. За тэгээ adjusted EBITDA 57 сая доллартай гарна гэж байна. Окей. За энэ идрат би Монголоос тэ тэр Wall Street-ийн шинжээж миний хувьд ялгаа нь юу юм бэ гэх юм бол би амар их мөнгө шийдсэн байгаа. Тийм учраас энийг тэр барыг хүүгээсээ илүү анхаарч хардаг. Уучлаарай авид амра тий. Тэгээд миний таамаг юу юм бэ гэх юм бол борлуулалт нь 566-аас 596 сая хооронд явна. Бохир ашигын маржин 75 биш 76 та гарна. Үйл ажиллагааны зардлын одоо хэдэн үе эзлэх юм бэ гэх юм бол 72. EBIT margin татвар хүүгийн өмнөх маржин хэдэн бэ гэх юм бол 4%. Тэгээ adjusted EBITDA миний таамагаар ойролцоо нэг 64-өөс 64 сая доллартай гарна. За 24 оны жилийн эцсийн би бас ийм таамаг гаргаж ирсэн. За тэгээ өөрөөх нэг магтмааргүй байна. Гэхдээ миний таамаг нэг 2% дотор байсан. Тэ
одоо бараг таарсан гэсэн үг. Окей. За тэгэхээр энэ санхүүгийн үзүүлэлтүүдийг санхүүгийн моделийг хэрхэн нөлөөлөх юм бэ? За энэ модель шүү дээ. Манай скулын гишүүдүүд бүгдээрээ татаад авч болно. За таамаг ойролцоо би ингээд унчаа 581 сая гэж байгаа. Окей. Энийг жоохон зум ин хийж таад нэг харагдахгүй байгаа. Окей. Энэ ерөөхдөө би ингээд баян апдейт хийгээл байгаа санхүүгийн модель 581 сая долларын борлуулалт ойролцоо. Өмнөх улирлаас 20% өсөлттэй борлуулалтын COGS одоо борлуулсан бүтээгдэхүүний өртөг ойролцооны 140 сая тэгээд ерөөхдөө тэр 75% маржин гарч иж байгаа gross profit энэ байна. Бохир ашигын маржин өмнөх улирлаас 20% өсөж байгаа. Үйл ажиллагааны ашиг өмнөх улирлаас 18% өсөж байгаа. Гэхдээ шинжээч нь юу харддаг юм бэ гэх юм бол бас өмнөх жилийн эхний улиралтай харьцуулж ил та. За энэ тоон байна заа. Өмнөх жилийн эхний улиралтай 278 сая долларын борлуулалт хийсэн байна. 581 сая гэдэг чинь амар ихгүй 100 миний таамаг юм бэ гэх юм бол тэ борлуулалт нь 108%-аар өснө. За тэгээд бохир ашигын 92%-аар өснө. Үйл ажиллагааны ашиг 122% өсөөд за тэгээ энэ доор мэдээлүүд байна. За тэгээд үнэлгээг хэрхэн нөлөөлөх юм бэ гэх юм бол манай school community дотор ингээд задлсан байгаа таамаг нэг сүртээ өөрчлөгдөхгүй тий. За тэгээд та бас багцуудын нэг орломоор гам. Гэхдээ энэ одоо энэ хувьцааг ав гэж хэлж байгаа юм ерөөсөө биш. За та нар өөрөө судалгаа хийгээрэй. Энийг сураад аваарай. Иймэрхүү гоё супер компаниг олж авах боломж байгаа шүү. Гэхдээ энэ нь бол амархан биш, хурдан суран биш. Ер нь бол та хэдэд ойролцоо тий нэг 100 200 сая төгрөг байлаа гэж бодъё. Тэрийг одоо ажилд оруулъя, сар болгон 5 10 сая төгрөг нэмж чаддаг болоод ирэх юм бол эсвэл тэрнээсээ бага байж болно. Гэхдээ залуу хүн одоо би өөрөө бас 24 25 настай та өнөөдрийн хэмжээний мөрөнгө бол ерөөсөө хийдэггүй байсан. Тэгээ сурмаар байгаа юм бол сураад их энэ мөнгөөр мөнгө хийх чадвар амар гоё. За окей. Тэгээд таад амжилт хүсье маргааш орой энэ тайлан гараад ирнэ. Би бол тесэн ядаж хүлээж ин давал нь биелүүлчих юм бол энэ хувьцаа үргэлжлүүлээ өсөх потенциалтай. Би өөрөө хувьдаа юу гэж хүсэж байна гэх юм бол бити өсөөсэй. Яг гэх юм бол би нэмж авмаар байгаа. Хямдхан хүн дээрээ нэмж авмаар байгаа шүү. За хөрөнгө олонтын community сарын төлбөр хэд юм бэ гэх юм бол одоохондоо $29. За өдөр болгон түрүүний хэлснээрээ ер нь бол олон улсын хөрөнгөний зах зээл дээр дэлгэрүү мэдээлэл шинжилгээ таатай бүрэн хуваалцсан. Жишээлбэл гадаад арилжаа хийдэг, гадаад хөвцөөл хөрөнгө олт хийдэг хүмүүс тий ганцхан нэг ашигтай хөрөнгө олт хийчих юм бол тэр өртгөө нөхөд авчна. За хөрөнгө олт хийя. Гэхдээ зорилго нь хүрээгүй хүмүүс энэ яг тохирно. За нэмээд тэр санхүүгийн модель мэргэжлийн төвшөнд discounted cash flow modeling гаргаад ерөнхийдөө санхүүгийн наривчлан шинжилгээгээр энэ хөвцөө ямар үнэ хааштай байх ёстой юм бэ? Үнэтэй юм уу? Хямдхан байна уу? Багцлуугаа нэмэх ёстой юм уу? Тэр шийдвэр гаргалтын шат шатаар бараг нэг бүтэн нэг цагийн видеогаараа 7 болгон 2 юм топ компани шинжилгээ дүгнэлтийг гаргана. За нэмээд түүхэн хичээл, тий? Америкийн хөрөнгөний зах зээл, Европын хөрөнгөний зах зээл, нэмээд энэ валютын өсгөл яах гэж байна? Улс орнуудын тогтворгүй байдал, тий? Ирээдүйн хэр байгаа юм бэ? За тэгээ ирэх 3-4 жилийн хугацаанд ерөнхийдөө энэ олон улсын хөрөнгөний зах зээл нэлээд харанхуй харагдаж байна. Маш олон хувьцаанууд нь унана. Жишээлбэл Германы энэ автомашины үйлдвэрлэгч компаниуд нь бараг тэр чигтээ дампуурах гэдэг байна. За тэрнээс бас ашиг хийх боломжтой. За долларын ханш бас өсөхөр юм байна. Тийм учраас тий төгрөг яах юм бэ? Гэх мэтчний ийм мэдээллүүдийг өдөр болгон тасралтгүй таатай хуваалцсан. За тэгээ манай Равдан одоо энэ community руу яаж нэгтгэдгийг, төлбөрөө яаж хийдгийг, одоохондоо ямар агуулга, ямар контентууд орсон байгаа юм бэ? Дэлгэрэнгүй тайлбарлаж өгч байна. За, групп дотор ирээ уулзъя. Хэрвээ та манай Эдүрэ Цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгнийхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.